За сайн уу манайхаа бичлэг эхэлж гин. За би тэгэхэд даунтаун Шикагогийн төвөөр ганц хоёр газруудаар орж гой бичлэг хийн. Манай Батаах жолооч үүрэг гүйцэтгээд явж байгаа. Батаахта баярлалаа. Бид нарыг энэ тэнд нөгөө даунтауны чинь зогсоол гэж бас асуудал байдаг болохоор Батаах маань туслаа явж байгаа. За манайхан юу яцхан сайн уу? Сайн уу? Hello. 12 сарын минь. Хоёр цаг явлаа. Бид хэд гоё holiday, Christmas-ийн vibe-тай явж байна. За удахгүй дараагийн газараа уулзцгаая. За сайн бацхан уу? Бүгдээрээ хамтдаа Чикагогийн хамгийн том Christmas market-аар айлцгаая. Let's go. Энэ маркетын онцлог нь анхнаасаа л одоо шинэ жилтэй холбоотой, Christmas-тай холбоотой гар урлалаар хийсэн одоо бүтээлүүдийг, гацуурын чимэглэлүүдийг худалдаалж гараа онцлог байсан. Тэгээд анх бол энийг одоо European Christmas Mart гэдгээрээ Германаас гаралтай. Бараг 1600-аад оны ихэнх үеэс эхлээд Германд анх зохиогдчихсэн Бавария хотод гэж би уншсан. За тэгээд Чикаго хотод болохоор одоо яг энд харагдж байгаагаар энэ ч гэсэн яг ингээд гар урлалаар хийсэн handmade ornament-ууд байгаа. Чикагод бол 1996 оноос эхэлсэн юм байлээ. Хамгийн анхных нь. Гэхдээ энэ локейшн нь бол одоо хамгийн current байгаа локейшн. Хуучин нь бол Daily Plaza гэдэг плаза дээр анхны хувилбараараа 1996 онд анхны маркет гарч ирсэн. За ингээд бүгдээрээ бичлэгээрээ блогтойгоо хамт байгаад маркеттайгаа танилцгаая. Hi Жавхан. Hi. За юу вэ? Өнөөдөр баг яг хамгийн хүүт өдөр болж байгаа шиг байна. За хамгийн хүүтэн ч гэсэн амьдрал абродынхаа багийнхнаараа гоё гадуур зугаалж байгаатаа баяртай байна. Өнөөдөр бидний Christmas-ийн өдөр арга болж байна. Энийг гэж авсан байсан. Энэ хөөрхөн тоглоомууд байна. Ер нь Christmas-тай холбогдлолтой гоё юмнууд худалдаалдаг. Энэ болохоор гоё модоор хийсэн юмнууд байна. Модон дээр чимэглэл ornament модны тоглоом байна. За энэ талаар болохоор хоолнууд, уух зөөс хоолнууд нь нэгдсэн байна. Халуун вайн. Тэгээд Герман пив зарж гин. Riesling зарж гин. Энэ болохоор crepes, German cheeseburger, салат. Hi. Энэ хүмүүс гоё. Найрсаг хогт завж байна. Энэ зөвхөн гоё алдартай pretzel-ууд нь байна. Hi. За энд юу вэ? Бас л нэг хоолнууд нь өргөжлж байгаа юм байна. Энэ гоё амттангууд байна. За тийшээ бас хоолнууд ах шиг байна. За бид гурав угнагч хайж байна. Угнагч хаана. За бид нар ийшээ ороод Вино гэж байна. Oh, I do have a crazy story for you. I was house sitting. За та юу ч хэлэх гэж байна.
бид Kinder Punch гэж Alcohol free? Okay, drink that. You. White apple cinnamon glue wine. За би original one-ыг авъя гэж бодож байна. Ноны. Мэдгүй надад нэг мэдээ захиалчих. За, ноныг мэдээ захиалах юм биш үү? За. Тэгээ бүгдээрээ гоё хаа. Ямар ч байсан. За бид хэд хаана ирсэн байна вэ? За бид хэд Starbucks руу орж ирсэн байна. Хайд давхар болох нь гой харуулнаа. За бид хэд одоо юу ч хамаагүй дээ. Тэгэхээр 10 таа байхгүй. Аа. Би 3 таа байхгүй. Тэгвэл тэрийг авчихгүй юу? За тэгээд. За бид хэд Starbucks Reserve Roastery-д орж ирсэн байна. Chicago-гийн downtown-ийнх нь Michigan Avenue буюу одоо бүх гой тансаг төрлийн luxury дэлгүүрүүд байдаг яг юм гудамжинд байдаг. Тэнд орж ирээ сууж байна. Би тэгээд сая гадуур нилээ явж агаад дулаацах гад орж ирлээ. За сонин одоо гой fun fact-ууд бас хэлэх нь зөв бах гэж бодлоо мэдээллийн чанартай. За яг энэ салбар нь дэлхийд дэх хамгийн том салбар гэдэг юм байлээ. Яг Starbucks-ийнх нь бүр дэлхийд шүү. Би болохоор зөвхөн одоо Америкийнх ч юм уу байж магадгүй гэж бодсон чинь дэлхийн хамгийн том нийт 5 давхартай. Тэгээ давхар болгоно нь өөрийн гэсэн юм бүрхөөрхөн онцлогуудтай. Эхний 2 давхар нь яг кофе, тэгээд pastry, тэгээд хоол, жоохон жижиг сажиг пицца мица гардаг. 4 дахь давхар нь болохоор яг коктейл бар. Буюу одоо ингээд харж байгаачлан яг алкохолны төрлийн уух юмнууд гардаг давхар нь байна. Тэгээд 5 дахь давхар нь террас гэж явд юм байлээ. Ингээд rooftop. Яг террасууд бол байдаг Starbucks-ийн салбаруудад. Тэгтээ яг rooftop баартай одоо ийм Starbucks бас 2-3 ширхэг байдгийн гинлээ бас олж мэдхэд тийм байна. Дотор талаараа бас юугаар онцлог вэ гэхлээр яг ийм голдоо тийшээ харуулаарай. Яг ийм голдоо ийм зисээр хийгдсэн хоолойнуудтай. 1-4 давхар хүртэлх ийм 56 фут гэсэн ийм хоолойнуудтай. Эдгээр нь яад юм гэхлээр кофенийхаа одоо бин нуудаа ингээд дээшээ доошоо давхар болгонд руу зөөдөг ийм хоолойтой юм байлээ. Тэр нь бас онцлог нь болж байгаа. Яг энэ Starbucks дотроо болохоор юу яадаг гэсэн. Кофений өрнүүдээ яг энэ дотроо одоо хүмүүсийн нүдэн дээр ингээд хуураад одоо roast болгоод тэгээд ер нь бол roastery гэдэг нэрээ өгсөн юм байлээ л дээ. За нэг тиймэрхүү. Яг Starbucks нэг ийм Dispensing Avenue ясис ингээд нэг юм жижигхэн тойрог дотроо яг downtown дотроо 64 ширхэг Starbucks-ийн ийм салбарууд нь байдаг гэсэн. Тэр нь бас амар олон санагдсан. Яг нэг downtown дотор тийм олон ширхэг Starbucks байдаг юм бэлээ. За нэг тиймэрхүү. За бид нар ингээд гоё амтлагаагаа хийлээ. Тэгээд дараагийнхаа газар уулзцгаая. Сайн бацгаана уу? Бид нар одоо Чикаго хотын дараагийн зогсоолороо Чикаго хот дахь сүлд мод гацуур дээр ирээд байна. Энэ гацуур нь хамгийн анх 1914 оноос эхэлж light up хийж эхэлсэн. Тэгэхээр одоо бараг 110 жил. Вау! Хамгийн анхных нь 35 feet өндөр байсан.
Одоогийнх нь бол 60-аас 70 фит хамгийн гоё ганцаараа урагж байгаа соло гацуурыг олж хотынхоо төвд гэрлийн асаадаг байгаа. Энэ жилийн гэрэл маань гоё бөмбөлөг гэрлэн чимэглэлтэй үзэсгэлэнтэй харагдаж байна. Дугаар сарын үчимэнд та бүхэндээ Чикаго хотын төвд орших Millennium Park-аас мэдчилж байна. Тэгээд энэхүү Millennium Park-ын маань төвд би нэрээр алдартай жинхэнэ Cloud Gate гэдэг гайхалтай баримл байдаг. Аялал жуулчлалын бас үндсэн төвүүдийн нэг. Энэхүү Cloud Gate маань биеийн буюу шошны хэлбэртэй байдаг. Тийм учраас хүмүүс илүү Cloud Gate гэхээс илүү биен гэдэг нэрээр нь дууддаг байх. Энэ биен барилга маань 2006 онд ашиглалтанд орсон байгаа. Тэгээд биен энэ хөшөөний маань уран баримлч нь бол Аниш Капур гэдэг энэтхэг гаралтай Британий уран баримлчийн бүтээл байгаа. 168 ширхэг ган хавтангаас бүрдсэн гайхалтай баримлтай бүгдээр очиж танилцгаая. Ган учраас яг тол шиг харагддаг. Тэгээд Чикаго хотын өндөр барилгуудыг толдон харах боломжтой байдаг. Одоо 12 сар болохоор цас орцсон. Орой дээр ингээд цас малгаалцсан. Маш сонирхолтой харагдаж байна. Өнөөдөр тэгээд бүтэн сар гарч байгаа. Энэ орчин тойрноос Чикаготын өндөр барилгуудын маш гоё зургийг авах боломжтой. Аялал жуулчлалын маш том цэгүүдийн нэг байгаа. Өнөөдөр ууланд хамгийн хүүтэн үдшүүдийн нэг хэрнээ босч гайгүй байна. Хэдээр салхитай хот ч гэсэн салхихгүй болохоор ч тэр юм уу? Тийм ч амар хүүтэн санагдахгүй байна. Мишиган орны ирэг дээр одоо орон судлалын төв хэсгээс Чикагогийн даунтаун ийм харагдаж байна. Маш үзэсгэлэнтэй. Ийшээ хальтраад онцох үед юм бэ. Зуман болгоо энэ цуугаад view-тэй Willis Tower маань гоё Christmas-ийн улаан ногоон өнгө асаасан байна. Тэндээс гоё өнгө асаасан байна. За сайн бацгаана уу. Тэгээд та бүхэндээ Christmas баярын талаар товчхон мэдээлэл өгье. Тэгээд Christmas баяр буюу одоо бидний 100 сарын баяр гэж ярьдаг те. Энэ баяр анх яаж үүссэн бэ гэхээр Есүс Христийн төрсөн өдөр буюу мэндэлсэн өдрийн тэмдэглэдэг Христ итгэлтэй хүмүүсийн баяр юм аа. Тэгээд хамгийн анх одоо 2025 он гэдэг маань Есүс Христийн 2025 жилийн өмнө мэндэлсэн шин цаг тооллын эхлэл гэж хэлж болно тийм ээ. Хичнээн одоо Христэд итгэлтэй Христийн шашны хүмүүс тэмдэглэдэг ч гэсэн одоо орчин үед яасан гэхээр бараг л айл болгон тэмдэглэдэг те. Гэр бүлийн юм сайхан баяр болсон. За энэ гэр бүлийн баяраар бид нар бие биендээ бэлэг өгдөг те, сайхан ногоон гацуураа застдаг те. Тэгээд энэ ногоон гацуурын одоо бэлэг тэмдэг нь болохоор одоо мөнх ам те, найдвар, итгэл найдвар гэсэн одоо утгатай. За тэр хамгийн дээр нь байдаг тэр од нь болохоор Есүсийг дагуулад Бэтлехэм руу те одоо тэр хөтөлсөн тэр одыг гэж бэлэгддэг. За тэр Есүсийн одоо 100 сарын баярын энэ модыг бид нар гэрэл өлөгдөг. Энэ болохоор Есүс бол ертөнцийн гэрэл юм аа гэдгийг бэлэгддэг.
За ийм сонин одоо бэлэгдэл байгаа. Тэгээд хамгийн гол нь болохоор бид нэр хүүхдүүдтэй болон бие биендээ бэлэг өгдөг те. Тэгэхээр Есүсийг төрөхөд 3 мэрэгд буюу одоо те тэр хүн очоод мэрэгдүүд очоод Есүс бэлэг өгсөн. Энийг бас бэлэгдэж анх гарсан ийм одоо төвхтэй. Тэгээд өшөө 100 сарын баярын талаар маш олон fun fact-ууд байдаг. Тэгээд манайхан бас нэмэх баха. За 100 сарын баярыг 12 сарын 25-ны өдөр Христийн мэндэлсэн өдөр гэж тэмдэглэдэг хэдий боловч сонирхолтой факт нь гэх юм бол Америкт хүмүүс Christmas Eve буюу 12 сарын 24-ний өдрийг Санта гэртэн зочилж ирдэг гэж хүүхдүүддээ итгүүлдэг. Тэгээд тэр өдрөө болохоор тавган дээр cookie тэгээд аяганд сүү хийж тавиад Сантагийн буган сүүнээс нь уун, Санта cookie-нээс идэнэ гэж бэлдэж тавиад тэгээд бэлгээ хүлээдэг. Тэгээд Санта list гэж гаргаад тэр бэлгүүдийг ихэнхдээ эцэгчүүд нь бэлддэг баха. За ийм нэг хөгжилтэй үйл явдлыг 24-нд айлууд гэртээ хийдэг. За Жохогийн хувьд сонирхолтой факт байна уу? Крисмсийн тухай? Та нар Крисмсийн хамгийн том бэлэг юу вэ гэдгийг мэдэх үү? Хамгийн том бэлэг инээдтэй асууч юу? За байж болно. За үгүй. За Крисмсийн дэлхийд алдартай хамгийн том бэлэг бол эрх чөлөөний хөшөө юм байна. 1886 онд Францаас Америкт Крисмсаар эрх чөлөөний хөшөөг бэлгэлсэн байдаг юм байна. Мэдээгүй биш гэсэн мэдээгүй сайн л олж ирлээ. Бүр эрх чөлөөний хөшөө штэ. Би бас уншсан нөгөө fun fact дээр нөгөө Jingle Bells гэдэг энэ одоо нөгөө хамгийн хүмүүсийн Christmas-ийн дуулдаг дуу байдаг чинь бараг албан ёсны дуу болсон. Энэ нь тэгсэн чинь яг Christmas-ийн дуу биш анх бол Thanksgiving зориулсан дуу байсан гинэ. Тэгээд хүмүүс ингэж дуулсаар байгаа. Тэгээд Christmas-ийн бараг албан ёсны дуу болсон гэж бичсэн байна. Бас ерөөсөө мэдээ хүн байна. За тэгээд бүгдээрэнд нь 100 сарын баярын мэнд ягаад тэгэхээр одоо урдахгүй те ер нь 100 сарын баярын уур амьсгал орсон байна. Та нар энэ сайхан гацуур энэ уур амьсгалуудыг бас мэдэрсэн байх. Өнөөдөр бид нэр гайхалтайгаар бас Чикаго хотынхаа үзэсгэлэнтэй даунтаунаар үнэхээр гоё яваад тэгээд олон зүйлүүдийг одоо харуулахыг хичээлээ. Тэгээд ирж байгаа ондоо тэгээд хамгийн сайн сайхныг хүсье гэж хүсье. Та хоёрт хэлэх зүйл байна уу? Бидэнтэй хамт байсан баярлалаа. 100 сарын баяраар гэр бүлийнхэн хайртай хүмүүстэйгээ хамт сайхан цагийг өнгөрүүлээрэй. Мөн 100 сараар хөвгөлтэй байгаарай. Happy New Year.